үл хайхад болон мөнчгийн одоо бүх зүйлийг хийснэ гэж байна. Манайхан би жоохон үнтэй явж магадгүй. Слайдаа дараа нь танаас өгчих бас болно. Дөө байна. Дөө сонсохгүй байна. Супер. Яагаад за хүүхдүүд чинь эхийн зайч ус эсвэл орон нутгийн за ямар ч хүүхдэд хууль боломжтой гэж байна. Өчигдөр хийхдээ ямар ч боловсрол үүрэг хийж болно гэсэн үг. За хүүхдийг хохирч за ямар ч юм байж болно. Таван болон хүүхдийн ихтэй тэлхийг олсон хэн нэг байж болно тийм. За хүүхдийг түшгийг хийх болохоор за заавал одоо муу байсан тийм чиглэл бишээ гэж ойлгож байна. За бид нар одоо ихэнх зарсан бид нар одоо хол чиглэл гэж яг юу хэлээд байна. За бас яг яагаад хүүхдийг хахаж байгаа гэдэг ярьж байгаа зүйлээс за одоо зөвхөн яггүй хэлбэр байж байгаа. За би мөнхөд үжилээд уул хахаж хийгээд бидний үжилээд сэтгэл санааны үжилээд би мөнхөд үжилээд яг юу юм бэ гэж байна. За хүүхдийн эсрэг би мөнхөд үжилээд за хэн нэгээд хүүхдийн уул хийхдээ байгаа амгаа гэж байна. Шийдвэр гаргах хүч хэрэгтэй. За би хасны замын байдаг хэвээр хамгаалах боломжтой арга хэмжээ аваагүй зүйл гэж хэлнэ гэж. Тэгэхээр бид нар яг хүүхдүүд төрснийг мэдсээрээ хараагүй яваад байгаа юм. Бас бид нар өөрөө энэ хүүхдийн шийдэж болж таах нэ. Тэгэхээр хүүхдүүд төрсөн ямар нэгэн хүүхэд одоо хөдөлгөөс ороод байгаа чинь тийм шийдэж өгсөн ч юм уу хүүхдүүд магадлалтай байж байгаа юм. Хатан хатан газарч байгаа цааш мэдээж үүртэй байна. За сэтгэл санааны үжилт гэж байна. Сэтгэл санааны үжилт гэж яг юу вэ? За сэтгэл санааны үжилт чинийгээ за хүүхдээр зориулсан хүч хэрэглэх буюу төлөвлөгөөг үүрэг үүрэг айлаараа сэтгэл санааны дараагийн сүүлийн хүчтэй байдаг мэдээлэл хамгаалалт өшгөл зэрэг арга хэмжээ аваагүй зэрэг хэлнэ. Тэгээд хүүхдүүд төрөлтөө байгаа мэдээлэл чинь дараагийн мэдээлэл одоо тэгээд мэдээлэл өшгөх явах нь бол та өөрөө бас сэтгэл санааны хүчтэй болж байна. Тэр бид нар яг шин зэрэгсэн мэдээлэл үүсгэж байна. Дараагийн үйл хайрах чиглэл гэж байна. Яг юу вэ хайрах чиглэл гэх юм. Тэгээд хүүхдийн сэтгэл санаа, эрүүл хөгжил боловсрол, хайр халамж, аюул байдлыг хангах зэрэг цөөн хэрэгцээний ачаглалаас нэлмээс хүүхдэд юм боловсруулсан болон өчигдөр гарсан сүүл мэдэрэж хамгаалах өчигдөр зэрэг арга хэмжээ аваагүй зэрэг нэ аваагүй хайр халамж аюул байдлыг цөөн хэрэгцээ ачаглалаас одоо үйл чиглэл нэ дараагийн хэлбэр буюу дэлхийн өсөлт. Дэлхийн өсөлт гэж хэмнэлээ хүүхдийн дэлхийн хаташгүй байдаг. Дэлхийн эрх төлөв төрсөн. Дэлхийн харилцаанд орох заасан орсон. Дэлхийн сахар санааны шинжтэй бусад үйлдэл уруу тавьсан шаардсан эсвэл мэдээр байж хамгаалах боломжтой зүйлийг арга хэмжээ аваагүй зэргийг дэлхийн өсөлт нэ. Тэгэхээр одоо боцоогоо хэлбэр хийсэн юм эсвэл байгаа магадгүй төвчтэй холбоотойгоор энэ жилийн явдлыг тэгээд байгаа зүйл харж байгаа.
글쎄요, 유죄다. 그런 거야. 뭐 다른 나라는 가오로 비슷한가요? 그게 맛이 먹으러 글쎄요, 저녁에 비슷해가 어떻게 어느 곳에서 전화가 됐은 것 아닌지도 다른 곳에서 말할 일단 말하고 싶은 거야. 그렇게 연결해서 Hangi çeşitler değiştirildi. Kısmına modern bakışlara kesinlikle mahsulüne yaptığı aşırı sıkıntılı değiştirilirse iyice şu tapi untuk saya ayo mengerti ya karena kita 이시면서 나도 너도 강하게 키워 보고 그냥 나보고 강하게 이건 무엇이죠? 나보고 무엇이야? 나 알아 주시는 분이 무엇이 그래? 말씀을 듣고 무엇을 들으니 나 하고 싶은 것같아 나는 다 쳐. 밀수 없잖아. 다른 나우스 기술을 찾아야 남색 기본을 갖고 시간 하는 게 누구나 있는데 그들아 그 시스템 가서는 시스템인데 하나 있을 그거 강화시다 글쎄요 그것보다 이렇게 알고도 강화시다 나쁘게 야가 있고 나쁘게 알고야 강화시다 소리에 조금 참여를 조금 무서웠을까지. 알려줘야 돼? 자, 살살 한번 자, 너는 기분이 강화시킬 거야. 너도 그러고 이렇게 또 스타일을 이렇게 있구나. 자, 그만 소변. 소변. 자, 혹시 강화 글씨를 치는 양이라는데 먹었을 때, 자, 혹시 시간을 나오는 하는 사람은 자, 무슨 아빠라고 기분이 주고 싶다. 소리 듣는 그분이 나오고 주고 싶은데 나만 우리에게 소리 나오다 같은 말 사실 없을 때 보도를 나와라 약 주의자는 이제 지금이나 나라고 주의자 이제 하나마다 하나도 이제 우를 했어 맞죠 어떤 거 다시 나라고 이제 남스나 잘하는 친구들 혹시 신청을 내용을 알아서 신청하는 게 좀 많이 걸어 잡아도 계속 호흡하는 거 계속 약간 약간 интересно речта хаалцтай за шилэн хоолой гэж нэг хоёрын хаалцгаа моол хэлбэр за хүүхдийн хийх зөрчил яавал хүүхдийг ихийг зөрчил юм бэ гэдэг байна. Хүүхдийн 인디를 가져가 넣고 이제 잘 넣고 자, 얼마 아래에서 인디를 익스트레이션 나가는 인디 없이도 얼마 я просто не 나 인디 없이 어떻게 없이 я 먼저 나이나가 나중에 비교해 비교가 학교에 있을 때는 나 먼저 잘하네 나 혹은 수치는 거라서 저는 나이다가 나 비슷하다는 가지고 있는 대로 그리고 비슷한 나한테 마음으로 비슷해요 아 다행이다. 가만히 있어.
Nas jangan nas Cemini no чтобы ее специально августын жилийн шиг одоо цагийн хэрэгцээ чигтэй заасан. За манай найрын бүх багш нар маань хамшиг болоод явуулаад хэрэгцээг хангах аргагүй. Яг яаж энэ хэрэгцээг хангаж ажиллах юм бэ гэдэг аргагүй гэж хаамж. Энд дээр товчхон оруулж өгсөн байгаа. За хамтрсан баг үйлчлэгээ гэж байна. Өөр заасан журам үйлчлэгээ. За хамгийн хацсан үйлчлэгээ. За сэтгэл зүйн зөвлөгөө. За энэ хасматын үйлчлэгээ. За хүүхэд хамгааллын үйлчлэгээ. Хоолны үйлчлэгээ гэсэн. За үйлчлэгээ бүхэл хамтсан юм байна. За хохирогчийн хаан гаргасан. Үйлчлэгээ өгсөн. Үйлчлэгээ журмаар өгсөн. За үйлчлэгээ мэрэгсэн үйлчлэгээр яг ямар хөөх юм бэ? За нийгмийн халамжийн цаавартай 18 заасан байгаа. Хүүхэд хамгааллын төвөөр заасан үйлчлэгийг үзүүлэн за мөн журмаар авчихсан байгаа. За мэрэгчлийн байгууллагын ажилтны хамтнаа гэж үйлчлэгээр ямар хөөх үзүүлсэн бид нар мэрэгчлийн байгууллагын ажилтны хамт болно шүү. За хамтран баг үйлчлэгээ гэж байна. За хамтран баг өөрөө үзүүлнэ. За хамтран баг яг үзүүлнэ. Аюулгүй хамгаалах. За сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлнэ. За эрх зүйн засал үзүүлнэ. За хүүхэд хамгааллын үйлчлэгээ үзүүлнэ. За аюулгүй тусгай үйлчлэгээ үзүүлнэ. Нийгмийн халамжийн үйлчлэгээ үзүүлнэ. За бусад дэмжлэг туслалцаа. За хүүхэд төлөвлөлт уулзалтын зөвшөөрөл олгох нэг хамтран баг өөрөө үзүүлэх юм байна. Хоолны үйлчлэгээ. За бид нар одоо яг хаан хоолны үйлчлэгээ хаан хоолны үйлчлэгээ. Яг тэр нь яг юу хэрэгтэй. Хамгаалах үйлчлэгээ. Мэргэжлийн үнд хатмал үйлчлэх нь замгууд үйлчлэх авах. Загийн дэрэг хамтлагч үйлчлэх, үйлчлэгийг батлуулж өгөх, замгууд үйлчлэх авах байна. За хүүхдийн зүйл боловсролыг тасралтгүй хамгаалах. За энэ хүүхэд асуулт үйлчлэх байна. За арайхан энгийн мэргэжлийн зөвлөгөө болон сэргээс татсан үйлчлэх үзүүлнэ. Тэгэхээр энгийн мэргэжлийн одоо энэ чиг хамгаа за яаж сэргээс татсан үйлчлэх өгөх болох юм бэ гэдэг. Насрын халамжуулалт болон хэрэгцээ үйлчлэгээ за бүхний үйлчлэгийг дэмжих. За мэргэжлийн сургалт бас хамгаалах нэ. За мөн одоо чиг үйлчлэгээ өгөх энэ багц үйлчлэгийг хамгийн түрүү зэрэг шилжүүлж байна. За тэгээд хамгаалалтыг хамтран байгаа гол үйл хөдлөлт чиг бүр за биологийн үйлчлэгээс урьдчилан сэргийлэх татвар олон нийтэд зориулсан сургалт зурчлагын ажлыг зохион байгуулах. Энэ дээр хажууд нь зөвлөлийн оруулаад өгсөн байгаа манайхан цааш нь үзээ яваарай. За өөрийн хэрэгцээг хангах арга зүйн хөгжих гол хөтөлбөр бол зоо юм аа тийм орцоо хөгжлийн хөтлөгч хүч юм аа гэж байна тийм. За хөгжил бол хамгийн сайн урьдчилан сэргийлэх. Урьдчилан сэргийлэх бол хамгийн сайн хангах гэж байна. За хүүхдийн аливаа хүчирхийлэлээс өөрийгөө хамгаалах мэдлэгтэй чадвартай болох арга зүй боловсрол. Өөр хэрэгчдийг за хүүхэд зориулсан нээлттэй аюулгүй орчин нөхцөлөд соёл хамгаалах болох за бодлого арга зүйтэй. Тэгэхээр хүүхдэд харилцах үеийг харилцааны ур чадвар хамтын үйлчлэл урьдчилан сэргийлэх юм байна. Хүүхдтэй за хүүхдтэй харилцдаг гэхээр бид нар одоо манай байрны багш нар багш нэмж тэгээд ахнаа ажилладаг хүмүүс болчихсон шүү дээ. Тэгээд хүмүүс одоо нэг хүүхдтэй тусламж програм үүсгэн за яах юм яхад маань ч юм уу байгаа юм гэж хэлсэн шүү дээ. Yeah.
Шийдвэр өөр хуулиар төдөөсөн шийдвэрүүд нь төдийгээр ашиглах хэмжээ мэрэгжлийн сургаал хамгийн эрүүл мэндийн үйлчлэгийг хамруулах за гэрүүл мэндийн шүүхүүлэх замаар нөхөн зэрэг за нийгмийн амьдрал оролц хорогцоог биш чи үүртэй одоо зөвхөн айдууд зөвхөн айдууд тоопос гэж хэлсэн зүйлээ цааш нь хөдөлмөр болоо бидний эрхлэх хаврын замын эрүүл мэндийн үйлчлэгийг хамруулсан талаар махаахан махаарууд илүү зохистой юм байна шүү. За үйлчлэгийн талаар стратеги манайдэр бодох багаарууд үүсгэж байна. Энэ талаар том байгууллага маань өөр чиглэл нь хаврын өгөхөд баяр хөөртэй ийм одоо чиглэлийг байгуу багуулсан. Наурын үйлчлэгийг хангахын хэмжээний хадгалах үйлчлэгийг хийх нэг хэмжээ хасаад хадгалах үйлчлэг үйлчлэгийг үүсгэх. Үйлчлэгийн өөр нөлөө тооцоо сайн хэмжээ хадгалах үйлчлэгийн үүсгэх юу үүсгэх юм уу гэдгийг бас тооцоолно. Ингээд юм маш товчхон явуулдаг. Хамтлагаас нь баярлалаа. Та их надад тавцсан байна. За. Баярлалаа шүрэн мөрчлөнтэй баярлалаа. За манайх асуулт байна уу? Нэг товчхон явж байна. Газрын дарга холбогдож байгаа шүү дээ. Газрын дарга холбогдож байна. Гэр бүл хүмүүс залууч төрлийн газрын дарга холбогдож байна. Та бүхэн маань бас асуулт байвал асууж болно. За тэгээд бүгдээр ойлгосон тий. Хэрвээ асуулт байхгүй бол бүгдээрээ Gmail хаягаар тавиад Gmail хаягаар би маргааш Google Share хийгээд өнөөдөр итгэл надад өгчих баг. Тэгвэл орой Google Share-ээр хийгээд хэдүүлээ Google Share дээр яаж юу боловсрол тавьдгийг бас юу тавьчих. Тэгээд тэрнийхээ дагуу та бүхэнд ямар танд ямар сургалт авах хэрэгцээтэй байна уу? Бид нар өөрсдөө гэдэг сургалт хийж байдаг шүү дээ. Эсвэл би сургалт ийм сургалт хиймээр гэсэн санал байвал энэ бүгдээрингийн бичээд өгөн гэсэн үг. Ингээд эхний удаагийн болов сургалт бол өндөрлж байна. Асуулт байхгүй бол зөвхөн уушна. За асуулт бодвол сургалтыг өндөрлөё. Бүгдээрэнд маш их баярлалаа. Ямар ч байсан 2-3 бол өөрсдөө өөрсдийнхөө оюуны мэдлэгийг бол нэмэгдүүлсэн гэдэгт итгэж байна. Ингээд энэ удаагийн сургалтыг өндөрлөё. За баярлалаа. Тэгсэн багшнаар баярлалаа. За баярлалаа. Сургууль явуулж өгсөн баярлалаа. Баяртай баярлалаа. шүү гэж байна шүү дээ. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд сургалтанд бас хичээл зүтгэл гаргаад ер нь цахимаар ийм олон ажлууд хийхэд бас цаг хугацаа нэлээд орно л доо. Тийм болохоор та нар мань ч гэсэн бас дараагийн ээлжинд энэ сургалт явуулахдаа бид нар бас цааш нь бусад мэрэгчлэгүүдийг хэлээл байгаа. Тухайлбал ядаж бас нэг датагийн нэг хөндөө олоод өгчих юмсан. Одоо нөгөө өнгөрсөн жил ихэд ч одоо студент шалгалтын хүрээнд оролцож байгаа хүүхдүүдэд хүртэл Mobicom Unitel-тэй ярьж байгаад бид нар бас баг хүнтэй дата ихтэй дугаар хүртэл авч өгч ирсэн л да. Энэ мэтлэнгээр боловсролын газрын бас авч хэрэгжүүлсэн ажлууд бол сургалтын менежерүүд багш нар хүүхдүүдэд бол энэ нийгмийн халамжийн хүрээнд одоо хариуцлагын хүрээнд олон байгууллагуудаас ингэж дэмжлэг авч чадж ажилласан. Тэгэхээр бас бид нар бас яг ийм чиглэлийн хийх гэхээр байрны хүүхдүүд маань ч гэсэн нөгөө эсвэл зарим тохиолдолд гар утсаараа үзэн харах шаардлага гарч байгаа. Бас нөгөө байранд байгаа интернетийнхаа дидээштэй антеныг бид нар бас яаж цэнгэлж байгаа вэ гэдэг. Энэ цэнгэлэхэд бас наа сургуулиуд чинь ямар дэмжлэг өгч байна гэдэг ийм чиглэлийн юмнуудаа бас нэлээд сайн гаргаж байгаарэ. Тэгээ та нар маань тагчиг байгаад бол бид нар мэдэхгүй болчих шүү дээ. Энэ ажаа итгэлийн юм дуурайд байна. Микүүтэй хаагаараа бүгсраа микүүтэй хаагаараа дарга ярианд төвчмөрөл оруулаад шүү. VHTT-г бас мика хаач.
Тэгээд нөгөө та нарт тулгамж байгаа асуудлуудад эренблэгдээд ямар нэгэн байдлаар ирдэг үү? Ирэхгүй болохоор бид нар асуудал гарахгүй байна гэж ойлгох гээд байдаг. Тэгээд бид нар хамгийн сайндаа одоо хүрч чадахгүй байгаа болохоор энэ бүхэл төрийн байгууллагууд чиг үүргийн дагуу төрийн байгууллагатай хамтарч янз бүрийн арга хэмжээл авч яах гэсэн үг шүү дээ. Хожим бас бид нарт тийм боломж байгаа шүү. Тийм дугааруудыг бас олгуулах, авахуулах, дэмжүүлэх, сургуулиудын захирлуудад хүртэл хэлээд одоо багш нартаа дата авч өг гэдэг ийм байдлаар сая одоо сургалтын менежерүүд зарим онлайн хичээл хийж байгаа багш нарт бол тийм зүйлүүд хийгдсэн байна. Гэтэл одоо та нарт бас тийм юм хийгдсэн үү гэтэл одоо тийм юм байхгүй. Үйл ажиллагааны жилийн тайлангуудыг одоо үзэж байгаа. Тэгээ зарим тайлангууд нь бас авах юм байна. Зарим нь одоо бас өөрөөр нь дүгнүүлэхээр буцаад ичээ тайлангаа аваа явж байгаа сууч бас байна шүү дээ. Тэгэхээр бас ийм зүйлүүд бас бити хийж байгаараа үүн дээр сайн анхаарч байгаарай л гэж хэлье да. Тэгээ одоо дараагийн уулзалтуудаар нь одоо дуртай үед дуудаад уулзаад хэдүүл ярилцах тийм боломж гарах бах. А яаралтай тэр нөгөө нэг тусгаарлах байраар бэлдэж байгаа бэлтгэгдсэн дотор байрныхан бас өөрийнх нь яг байран дээр болж байгаа үйл явдлуудыгаа төлөвлөж байгаа энэ арга хэлбэрүүдээ багш нарын группээр сайн бичиж байгаараа. Ингэх юм бол нөгөөдүүл нь бас бэлтгэлтэй байна гэсэн санаа шүү. За миний хэлэх зүйлүүд дууслаа зулаа. Баярлалаа. Баярлалаа. Манай өвчнөр бол мэдээлэлээ маш сайн тавьж байгаа. Баярлалаа бүгдээрэнд нь. Тэгээд 2020 оны амжилт бүтээлээр үдчих 2020 онд бол 21 онд улам их ажлыг бол санаачлан хийн гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Ингээд энэ оны сургалт бол ингээд дуусч байгаа. Ирэх ондоо бол хэдүүлээ. Улам олон сургалтыг улам янзаар олонний хэлбэрээр та бүхний ажилд бол нэлээд болох сургалтуудыг бодож байна. За ингээ баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.